Сэрүүлээ дуграадахын дахиад л ажилдаа явах нь. Ахиад нэгдүгээр өдөр дахиад л даргын ашгарсан ядаргаатай хоолой. Дахин нэг амьдралгүй амьдрал. Гэхдээ өнөөдөр бол бусд өдрөөс арай л жохоо өргөн. Хүмүүс ажил руугаа биш амнасаа аврахын тулд гүйж өнөө та. Зомби апокалипс болж байхад яагаад над додол амьд байгаа юм шиг мэдрэмтэрж байгаа юм бол? Билангой митингээ өглөн суух, гэрээ цэвэрлэх завгүй нүд нь гархлан суугаад нойрондоо дилдэ унах Акира 3 жилийн өмнө бардагчны ажилд орохдоо нүд нь гэрэлтсэн. Ирч хүчээр дүүрэн залуу амьдрал их талаад хөл тавьсан. Мөрөөдлийнх нь газар байсан болооч тэрүүд эндүү нөхөрсөг дэндүү хөлөөдлөгөнтэй сайхан газар бас дээр нь болоогүй хөргөн гараж тааж болсон. Ажлын дараа хүлээ авалтанд бүгд л нөхөрсөг илдэг байгааг хараад маргаашнаас жинхэнэ ална гэж бодож байсан ч за ажил руугаа явцгаах удаагээ бүгд босно. Ажилд орсон ихний өдрөөсөө л эхлээд бүхэн шүнжэнгээ ажиллаад маргааш үргэлжлүүлэн ажиллан энэ байдлаараа 2 хоногийн дараа арай гэж гэртээ хараад орон дээрээ хөвцөн ч нүдэ айнаад л сэрүүлэг дуурсан метр амраагүй мэдрэмж. Ажилдаа явахдаа хэдэн өдрийн дараа гэртээ ирэхээ мэдгүй нөхцөл байдлаас болж ороод шууд ажилдаа явмааргүй мэт санагдаж эхэлнэ. Гисэн хэдэж өөрийгөө сэргээгээд яаж зовж орсон ажил билээ тэгээд ажилдаа явдаг. Гэтэл энэ ажил нь арай л дэндүү. Цалинтай амралт, баярын амралт, эрүүл мэндийн амралт гэдээ олон амралт байгааж нэг ч хүн авч байгааг нь хараагүй. Дээр нь сайхан гаруучаа. Өнгөрсөн сар хэдэн цаг цалингүй нэмэлт цаг хийсэн. Минийх баг 200 авч байгаа хаа энтер хийсэн бүр нэг жинхэнэ зомбинууд. Гэхдээ одоо бол манай хүн чинь тойргийн нэг ихэнх хэсэг